Дараагийн мэдээ. За Монгол Солонгосын стартап бизнес форум боллоо. Бүгд найрамдах Солонгос улс гарааны бизнес эрхлэгчдтэй хямд үнэтэй түрээсийн байр олж өгч, за борлуулалтын орлогоос шалтгаалсан татврын хөнгөлөлтийг эдлүүлж дэмждэг байна. Харин манай улс энэ чиглэлд анхаарч гарааны бизнес эрхлэгчдэд дэмжих нь чухал байгааг форумд оролцогчид онцоллоо. Солонгос улсад гарааны бизнес эрхлэгчдийг орлогоос нь шалтгаалan дэмжлэг үзүүлдэг. Төрөөс хямд үнэтэй офис санал болгож аливаа хурал форумд оролцуулах зардлыг нь хариуцдаг. Татврын хөнгөлчлөлтийн бодлого аль тал руу чиглэж ийн гэдэг дээр бас илүү гарааны бизнес эрхлэгч толгой ажиллах хэрэгтэй болсон. Яг бодит байдал дээр хэрэгжих болохоор жоох учир дутагдaltaй. За түүнийг аван тэр хөнгөлтийг эдлэн гэдэг бол ингээд асар том шалгуурыг хангаж ийж маш олон зүйлийг батлаж нотолж ийж тэрийг авах хэрэгтэй болдог мэдээж юу гэдэг авдаг байгууллагууд бол байгаах. Гэтэ ихэнх байгууллагуудад бол ингээд цэвэрлэгчээ чигээд захирлаа чигээд гэдэг шиг иймэрхүү нөхцөл байдалтай байдаг байгууллагууд бол бас ингээд хүртээмжийн хувьд бол бас жоох учир дутагдaltaй санагддаг та. Монгол Солонгос хоёр улсын стартап буюу гарааны бизнес эрхлэгчид боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг олон салбарт хамтарч туршлага солилцохоор хэлсэн юм. За мөн хэд хэдэн салбарт хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт нэмэх боломж бүрдсэн байна. Бизнесийн орчныг тэр жигт нь сайжруулах тийм шатараатай арга хэмжээндийг авч хэрэгжүүлээд явж байгаа. Та бүгд мэдж байгаа таны яг хэлж байгаа асуудлууд бол үнэн. Аль нэг бизнес эхлүүлэхэд зөвшөөрөл хэрэгтэй байдаг. Янз бүрийн цахилгааны татах ч гэсэн хэдэн сарын хугацаа ордог, олон бэрхшээл байдаг. Татврын орчин бас ойлгомжгүй. Олон төрлийн бэрхшээл байгаа. Энийг зас сайжруулахын төлөө бид судалгаа хийгээд ажиллаж байгаа. 스타트업들에 대해서는 тодорхой тийм яг тэдний татвар гэж хэлэхэд бол жоохон тийм хэцүү байна. Гэхдээ тодорхой хугацаанд тодорхой хэмжээний яг ашигын тийм ингээ орлого нь тогтвортой болтол жишээ нь татвараас чөлөөлдөг ч юм уу иймэрхүү бодлогууд бол ингээд яг хэрэгжилдэг. Түүнээс гадна гол нь тийм шинээр гарч байгаа гарааны стартап бизнесүүд бол ямар нэгэн тийм санхүүгийн болцоо ч юм уу тийм дэд бүтцээр бол байхгүй. Гэхдээ тухайн компанид шинэлэг тийм шийдэл бүхий санаанууд бол байгаа. Тухайн шинэ санаануудын хамгаалах, оюуны эмчийг хамгаалах тал дээр бол бодлого барьж ажилладаг байна. 앞으로의 과제가 될 수 있을 것 같습니다.